Сайн байцгаана уу? Нэгтлэн хэрхэн 10 дугаар сарын хэмжлэл үүсгэх болон нэгтлэнгийн системд орсон шинжилэлтүүдийн талаар видео заавар хичээл хүргүүлж байна. Юун түрүүнд манай бүх цэцэрлэгүүд өнгөрсөн жил төлбөрийн нэгтгэлийн жилээр хаалт хийсэн байгаа. Тэгэхээр тухайн хаалтыг нягтлан хийсэн үгүй эсхээ өмнөх видео хичээлдээ хүргэсэнтэй ижилхэн төлбөрийн нэгтгэл жилээр гэдэг цэс рүү орж харна. За үүн дээр хичээлийн жилээ 24-өөс 25 он болгоод хайх товчлуурыг дарахад өнгөрсөн хичээлийн жилд нийтдээ тухайн цэцэрлэгийн илүү болон дутуу төлөвлөлттэй хүүхдүүд харагдаж байгаа. Яг энэ хаалтыг хугацаанд амжиж хийсэн цэцэрлэг болон хугацаанд амжиж хийгээгүй хоёр янзын цэцэрлэгүүд байгаа. Хэрвээ нягтлан хугацаанд амжиж жилийн эцсийн хаалтаа хийсэн бол 9-р сард үүсэж байгаа нэхэмжлэхээс нь эдгээр илүү төлөвлөлтүүдийг суудгаад өгч өгсөн байгаа. Хэрвээ нягтлан хугацаанд амжиж энэ хаалтыг хийгээгүй бол 9-р сарын нэхэмжлэх нь ажлын нийт хоногоор буюу бүх хүүхдүүд дээр 22,000 төгрөгөөр үүссэн байгаа. Тэгэхээр 10-р сарын нэхэмжлэхээс нь эдгээр илүү төлөвлөлтүүд тэдгээр цэцэрлэгүүдэд суудагдаад явна гэсэн үг шүү. Эхлээд хичээлийн жилийн хаалтаа шалгачаад төлбөрийн мэдээлэл нэхэмжлэх үүсгэх цэц рүүгээ орно. Нэхэмжлэл үүсгэх цэсэн дээр маань шинжилэлтүүд орсон байгаа. Өмнө нь нэхэмжлэл үүсгэх цэсэнд нэхэмжлэл үүссэн болон үүсээгүй бүх хүүхдүүд харагддаг бол одоо нэхэмжлэл үүсгэх цэсэн дээр нэхэмжлэл үүсгэсэн хүүхдүүд хасагдаад явж байгаа. Тэгэхээр та 2025 оны 10 сарын нэхэмжлэхийг үүсгэхээс өмнө 25 оны 9 сарын нэхэмжлэхтэр дарахад нэхэмжлэх үүсгээгүй шилжиж ирсэн хүүхдүүд 9 сардаа шилжиж ирсэн хүүхдүүд нь харагдана. Тэгэхээр эдгээр хүүхдүүд дээрээ 9 сарын нэхэмжлэх үүсгээгүй байх юм бол та бүгднгийн чеклээд амжиж 9 сарынхаа нэхэмжлэхийг нөхөж үүсгэж болно гэсэн үг. 2025 оны 10 сарын нэхэмжлэхийг үүсгэхдээ дээр байгаа тайлбар утгуудыг сайтар харна. Анхааруулган дээр өмнө нь илүү төлөвлөлттэй бол буюу өмнө жилд илүү төлөвлөлттэй хүүхдүүд энд байгаа бол энэ сарын нэхэмжлэхээс суудгаж өгч байгаа гэдгийг анхааруулж байна. 10 дугаар сарын утга нь 9 дугаар сарын эрсээр нэхэмжлэл үүсгэх ба ажлын 22 хоног байхад 9 дугаар сар тухайн хүүхэд 7 удаа явсан. За өмнөх илүү төлөвлөлт нь хэрвээ тэг байх юм бол тухайн хүүхдийг 9 дугаар сарын нэхэмжлэхээс нь суудгаад одоо илүү төлөвлөлтгүй байна гэсэн үг шүү. Ингээд 7,000 төгрөгөөр нэхэмжлэл үүссэн байна. Төлөв гэдэг дээр дараад нэхэмжлэл үүсгэх хүүхдүүдээ жагсаалтыг нь төлбөрөөр нь өөрчилж болно. Жишээлх юм бол эхний удаа бол хүүхдийн нэрсийн дараалал гарч ирж байгаа. Хоёр дахь удаа бол тухайн цэцэрлэгт явдаг хүүхдүүдээс нь ахуулаад буюу хамгийн сүүлд нь хамгийн сүүлд шилжиж ирсэн огноотой хүүхдүүдээр нь харуулж байгаа. Гурав дахь тохиолдолд бол шилжиж ирсэн хүүхдүүдийн буюу цэцэрлэгт явж байгаа огноогоороо хамгийн сүүлд орсноор нь эренблэж харуулж байгаа. Ингэж эренблж харуулснаар та тухайн 10 дугаар сард шилжиж ирсэн хүүхдүүдээ ялгаж харах боломжтой. Жишээлх юм бол шинэ суралцагч 10 сарын 6-нд их хүслэн гэдэг хүүхэд шилжиж ирсэн байна. 10 сарын 6-нд буюу энэ 10 дугаар сардаа шилжиж ирж байгаа 10 дугаар сарын эрсдийн давах төлбөр нь 11 дугаар сар дээр үүсэх учраас тухайн хүүхдээс журмын дагуу шилжиж ирсэн сард нь бүтэн төгрөгөөр нэхэмжлэл үүсгэх ёстой. Тэгэхээр 10 дугаар сарын ажлын хоног 23 учраас 23,000 төгрөгөөр нэхэмжлэл үүсгэх боломжтой байна гэсэн үг. За нэг хүүхдээр нэхэмжлэхийг үүсгэж болно, бүлэг бүлгээр нь сонгоод үүсгэж болно, мөн нэгтлэмаа нийтээр нь сонгоод үүсгэж болно. Сонгож үүсгэсэн нэхэмжлэл үүсгэх цэсн дотор байхгүй нэхэмжлэхийн жагсаалт гэдэг цэс рүү шилжиж байгаа учраас та үүсгэсэн нэхэмжлэхийнхээ тоог нэхэмжлэхийн жагсаалт гэдэг цэсээрээ шалгаад явна. Нийт хүүхдүүдээр нэхэмжлэл үүсгэхдээ нэг хуудсанд харагдах хүүхдийн тоог өөрийн цэцэрлэгийн хүүхдийн тооноос давуулан үүсгэн гэдгийг анхаараарай. Үүсгэж байгаа нэхэмжлэхүүд бүгдээрээ нэхэмжлэл үүсгэх талбараас арилаад нэхэмжлэхийн жагсаалт руу шилжиж байгаа учраас таны нэхэмжлэл үүсгэх гэдэг энэ цэсн дотор ямар ч хүүхдийн нэр байхгүй байх ёстой шүү. Өмнө жилийн илүү төлөвлөлтийнхаа хаалтыг хугацаанд нь хийсэн цэцэрлэгүүд ихэнхдээ илүү төлөвлөлт тэгээр харагдана. Яагаад гэвэл 9 дугаар сарынх нь нэхэмжлэхээс буюу бүтэн 22,000 төгрөг үүсгэх ёстойгоос илүү төлөвлөлтийг нь суудгаад үүсгэж гисэн учраас. Зарим нэг хүүхдүүд дээр илүү төлөвлөлт харагдаж болно. За эдгээр илүү төлөвлөлтүүд нь юу гэсэн үг вэ гэхээр
Өмнө жилийн 22,000 төгрөгийг суудгаад ч дахиад тэр хүүхдэд илүү төлөлт байгаа учраас үлдсэн илүү төлөлтийг нь суудгаж өгч байгаа шүү гэсэн утгатай. Өөрөөр хэлэх юм бол энэ хүүхд 8 өдөр ирчихсэн. Гэтэл илүү төлөлт нь 10,000 байгаа учраас 8,000 төгрөгийг авахгүй тэг төгрөгөөр нь хэмжилсэн байна. Ингээд цаад сандаа энэ хүүхэд дахиад 20,000 төгрөгийн илүү төлөлттэй явж байгаа. Ингэж сар сард нь өнгөрсөн жилийн илүү төлөлтийг үүсэх нэхэмжлэхүүдээс нь суудгаж өгч байгаа гэдгийг анхаараарай. Мөн дараагийн нэмэгдсэн шинэ цэс нь төлбөрийн мэдээлэл шилжих хүүхдийн нэхэмжлэх. Цэцэрлэгүүд дээр шилжиж явж байгаа хүүхдүүд дээр нэхэмжлэхийг хэрхэн үүсгэх вэ гэдэг асуудал гарч байгаагийн дагуу уг шинжилэлтийг хийсэн байгаа. Та цэцэрлэгээс шилжиж явж байгаа хүүхдийг шилжиж явхаас өмнө арга зүйчээсээ тухайн хүүхдийн мэдээллийг аваад төлбөрийг нь тэглээд гаргах ёстой. Тэгвэл та яг энэ төлбөрийн мэдээлэл шилжих хүүхдийн нэхэмжлэх цэс рүү орж тэр хүүхдүүдээр нэхэмжлэх үүсгэнэ. Жишээлх юм бол яг одоо 2025 оны 10 сард гарч байгаа бол 10 сар, 9 сард гарч байгаа бол 9 сарыг сонгоно. Яг одоо 10 сар учраас 10 сард явсан хүүхдүүдийн эрдэс нь харагдана. Гэхдээ утга нь 11 сарын нэхэмжлэхтэр үүснэ гэсэн байгааг анхаараарай. Жишээлбэл би Авита гэдэг хүүхд 10 удаа явсан, яг одоо шилжих гэж байгаа. Цэцэрлэгээс хасгаас өмнө үүсгэх ёстой. Яг одоо шилжих гэж байгаа учраас би энэ хүүхдээр нэхэмжлэхийг нь урьдчилж үүсгэе. Өөрөөр хэлэх юм бол 10 сарын эрсдийн дагуу нэхэмжлэх 11-р сар дээр үүсэх ёстой. Уг нэхэмжлэл үүссэн эсхийг та төлбөрийн мэдээлэл нэхэмжлэхийн жагсаалт руугаа ороод 11 сараа сонгоход Авита хүүхдийн нэхэмжлэх үүсгэгдсэн байна. Ингээд энэ хүүхдийн эрсдийн дагуу хэмжлэхийн дагуу мөнгийг эцэг ихээр төлүүлээд болсныхан дараа тухайн хүүхдийг шилжүүлэх боломжтой. Шилжиж авч байгаа хүүхдүүдэд анхаарах нэг зүйл байгаа. Тухайн нэхэмжлэхийг бол заавал үүсгэн тэр нэхэмжлэхтэр урьдчилгаа болгож өгсөн 22,000 төгрөг нь тухайн сард ирсэн өдөртөөр нь багтаж орж ивэл тэр мөнгийг авахгүйгээр илүү төлөлт нь 2,000 гэж гарч байгаа учраас шууд шилжүүлж болно. 12 дугаар сарын хаалтаар эдгээр хүүхдүүдийн төлбөр хаагдаад илүү төлөлт 2,000-аараа болоод үлднэ гэсэн үг. Ийм дарааллаар шилжиж авах хүүхдэд урьдчилж нэхэмжлэл үүсгэж болох нэ.